За дээрэс нь төгсчихсэн диплом авч чадаагүй хэдэн хүүхэд байна гэдэг ийм асуулт байна. За тэгээд энэ коронавигийн хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг манай ардс намын бүлгээс санаачлаад явуулсан. Энэ одоо удахгүй хэлцэгдэх байх гэж бодож байна. Энэ дээр тэр хууль яагаад хэрэгжихгүй байна? Шадарсаад хариулах байх. Оюутны сургалтын төлбөрийг хойшлуулах, дараагийн семестрт шилжүүлэх болон сургалтын төлбөрт хөнгөлт үзүүлэх гээд 7-1-9 бах тийм заалт яагаад хэрэгжихгүй байна? Дээрэс нь бидний өргөн барьсан хуулийн төсөл дээр энэ нэмэлт өөрчлөлтөөр энэ дотор байрны хөлс чинь эхлээд төлөгдчихдөг. Тэгээ суугаагүй дотор байрны мөнгө буцааж олгох юм шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ мөнгө юусоо олгохдохгүй байгаа. Энийг одоо яаж зохицуулах гэж байна гэдэг ийм асуултууд байна. За тэгээ хамгийн сүүлд нь энэ жилийн төсөв харсан чинь нийтдээ нэг 49 орчим тэрүүн төгрөгийн одоо боловсролын зээлийн сан дээр ийм төсөв тавигдсан байна. Энэ дотор нь оюутны хөгжлийн зээлд 24.8 тэрбум юм шиг байна. Энэ зээлийн мөнгийг нэн даруй одоо энэ өнгөрсөн хугацаанд гэрээ байгуулчаад зээлээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийг бүгдийг хамруулж өгч болох уу? Ягаад гэвэл эн чинь төрийн буруутай үйл ажиллагаа, энэ сангийн яам, боловсролын яамны одоо үйл ажиллагаатай холбоотой энэ маш олон оюутнууд хохироод байна шүү дээ. Тэгэхээр энд бид нар их хурлын гишүүд ард иргэдэд төлөөлж байгаа учраас энэ оюутнуудын эрх ашиг ингэж маш хүн дээр зөрчигдөж байгааг анхаарч үзэж эхний энэ мөнгийг гацаа гаргахад зарцуулж болох уу гэсэн ийм одоо асуултууд байна. Сургалтын төлбөрийг хойшлуулах болон чөлөөлөх асуудлаа. За Содбаатар сайд 80 дугаар өгөх байрлал. Ковидын тухай хууль өнгөрсөн оны 4 сарын 29-ны өдөр батлагдсан. Ковидын тухай хуулийн 7 дугаар бүлэг дотор 7-1-18-д бол өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны хичээл сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөр шилжүүлэх гэсэн ийм агуулгатай зүйл байгаамаа. Гэхдээ энэ 20-21 оны хичээлийн жилд бол манай боловсролын яам мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар бол сургалтыг хойшлуулсан зүйл байхгүй. Сургалтын үйл ажиллагаа тодорхой хугацаагаар хойшлогдоогүй. Хэлбэрийн хувьд бол одоо сургалт бол танкимын бус, теле, онлайн хэлбэрээр ингэж явах ёстой, захим хэлбэрээр. Энэ одоо хүрээнд авал зохих, тэр одоо кредит, цаг, тэр одоо сургалтын юмнууд бүрэн хамрагдсан учраас сургалтын төлбөрийг ямар нэгэн байдлаар хойшлуулах, шилжүүлэх ийм одоо нөхцөл үүсээгүй гэж салбарын яам бол үзэж байгаа юм байна лээ. Үзэж байгаамаа. Тэгээд энэ сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөр шилжүүлэх асуудал бол хэрвээ сургуулийн үйл ажиллагаа ямар нэгэн хэлбэрээр явагдаагүй бүрэн зогссон тохиолдолд энэ одоо заалт хэрэгжих ийм заалттай.